За суурингийн дотор хурд бол 60 км/цаг, механикчийн тээврийн хэрэгслийн дээд хурд суурингийн гаднууд 80 км/цаг байна. За, жолооч нараа замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байцгаая. Хэрвээ хэрэгэлсэн тохиолдолд таарлах юм бол та дуудлагын жолоочийг дуудаж үйлчлүүлнэ үү. Аймгийн цэцэг даргын санаачлагаар Дорнод аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр Дорнод аймгийн Чабасан хотод дуудлагын жолооч төсөл хэрэгжиж байна. Иймд та бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос урьдчилан сэргийлж дуудлагын жолоочоор үйлчлүүлээрэй. Аймгийн хэмжээнд 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1422 бүртгэгдэж мөн өмнө оныхоос 56% өссөн байна. Нийт гарсан зам тээврийн ослын 25% согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос болж үүссэн байна. Нийт ард дэргэд жолооч та бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзаж бусдын эд хөрөнгө эрүүл мэндэд тохирол учруулахгүй байхыг уриалж байна. Аймгийн иргэдийн төлөөсөө хурлын дэргэдэх гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийг боловсрол эрхлээс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн жолоодж байгаа зурчлалыг таслан зогсоох, мэдүүлэх чиглэлээр дуудлагын жолооч үйлчилгээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэн та согтууруулахандаа хэрэгэлсэн үедээ жолообархаас татгалзаарай. Төгссөн дуудлагын жолооч ажиллаж байна. Утас 8864 19 тэгтэг 7789 19 тэгтэг